Нэмэлт дархлаажуулалт. Өвчин эмгэг үүсгэхгүйгээр дархлааны хариу урвалыг өдөөж, бие махбодын дархлааг бэлэн байлгах нь вакцинжуулалтын үндэс юм. Вакцинжуулалтын ачаар дархлааны систем нь эсрэг биетүүдийг ялгаруулснаар халдвар төвчөнд тусах, хүндрхээс сэргийлдэг. Тодорхой хугацааны дараа хүний биед үүссэн эсрэг биетүүдийн тоо цөөрч алга болдог. Вакцины үйлчлэх хугацааг уртасгаж, бие махбодод удаан хугацааны дархлаа үүсгэхийн тулд сэргээх тун буюу нэмэлт дархлаажуулалтыг хийдэг. Коронавирусын халдварын эсрэг дархлаажуулалтын нэмэлт тунг хийлгэснээр та уг халдвараар өвдөж, хүндрэх, нас барах эрсдлээс сэргийлэх боломжтой. Дархлаажуулалтын нэмэлт тунг, дархлаажуулалтын 2 тун хийлгэсэн 18-наас дээш насны иргэдийг Pfizer болон Sinopharm вакцинаас сонголт хийлгэн дархлаажуулна. Халдвар аваагүй эдгээр иргэд 2 тунд хамрагдсанаас хойш 90 хоногийн дараа 3 дахь тунд хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын 2 тун хийлгээд коронавируст халдвараар өвчлсөн хүн эдгсэн өдрөөс хойш 21 хоног өнгөрсөн бол дархлаа сэргээх нэмэлт тунг хийлгэнэ. Дархлаажуулалтын 1 тунд хамрагдаад ямар нэг шалтгааны улмаас давтан тунд хамрагдаагүй 3 сарын хугацаа өнгөрсөн бол 2 тунг хийгдэнэ. Иймээс та өөрт ойрхон дархлаажуулалтын цэгт очиж нэмэлт тунгийн дархлаажуулалтанд хамрагдана уу? Бага нүүр эрүүл мэндийн төв.